За та бүхэнд лагуудын мэндийг хүргэе. Тэгэхээр ирээдүгөө бүүсор гээд никотин агуулсан бүх төрлийн утаа тол утаагүй бүтээгдэхүүний хор хөнөөлийг олон нийтэд таниулах болон за тамхиталтыг бууруулах нөлөөлийн аянтай холбоотой хэвлэлийн баг хурал эхэлж байна. За хэвлэлийн баг хурал төрөлцсөн ирсэн хүмүүсийг би та бүхэндээ танилцуулъя. За эрүүл мэндийн яамны нийгмийн эрүүл мэндийн бодлогын газрын дарга Баттур ирсэн байна. За нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн ерөнхий захирал Өнөр сайхан. За тэгээд нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн эрүүл мэндийг дэмжих мэдээллийн яатны дарга Гэрэлмаа эерэг ирээдүйн өнөөдөр төрийн бас байгууллагын гүйцэтгэх захирал Шижирбаатар миний би өнөөдөр хэвлэлийн байгууллагад оролцож байна. За хамгийн эхлээд ирээдүгөө бөөсөр аянтай холбоотой мэдээллийг за эрүүл мэндийн яамны нийгмийн эрүүл мэндийн бодлогын газрын дарга Баттур өгөөд явуулна. Тэгэхээр тамхины хяналтын тухай хууль маань анх 2005 онд батлагдсанаас хойш 5 удаагийн шинжилсэн найруулга, 2 удаагийн өөрчлөлт, за 1 удаагийн нэмэлт өөрчлөлт орсон. За өнөөдөр бид нар бас дахин тамхины хяналтын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзэж байгаа. За энэ нь бол сүүлийн бас 2-3 жилийн хугацаанд хилцэгдээд явж байгаа боловч өнөөдрийг хүртэл яг улсын хурлаар батлагдаагүй ингээ явж байна. Гэтэл та бүхэн сая хэллээ хамгийн сүүлд 1 удаагийн нэмэлт өөрчлөлт орохдоо 2023 оны 1 сард тамхины ургамлыг тариалах ийм заалтууд орж ирсэн байна. Тэгэхээр бид нар энэ тамхины хяналтын хуулиа сайжруулах нь битгий хэл улам энэ муудахсан ийм зүйл заалтууд орж ирсэн байна. Дээр нь энэ тамхины хяналтын хуулийн нэмэлт өөрчлөлтийг зайлшгүй хийхгүй бол бид нэр цахилгаан тамхитай холбоотой үндсэндээ яг одоогийн хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлээд явах боломжтой ч гэсэн зарим нэгэн байдлаар тодорхойлтын сайжруулах, за бусад нэмэлт өөрчлөлтүүдийг зайлшгүй оруулах шаардлагатай байгаа. Та бүхэн мэдж байгаа ер нь Монгол эрчүүдийн 2 эрэгтэй хүн тутмын 1 нь тамхи татж байгаа. За нийт хүн амаараа бодоод үзэх юм бол 4-ний 1 нь тамхи татж байгаа. Тэн дундаа сүүлийн жилүүдэд электрон тамхины бас хэрэглээтэй холбоотой өсвөр насныханд эмэгтэйчүүдийн дунд энэ электрон тамхины хэрэглээний хэмжээ нэмэгдэж байгаа. Ерөөсөө энэ олон жил яг л энэ эрчүүдийн 50% тамхи татдаг энэ үзүүлэлт бол ерөөсөө буурахгүй байна. Яг л хэвээрээ байж. Тэгэхээр бид нар энэ тамхины хяналтын хуулиндаа нэмэлт өөрчлөлт оруулж иж энэ зохицуултуудыг хийхгүй болохгүй. Дээр нь бас нэг үндэслэл бол электрон тамхин дээр онцгой албан татврын ийм зохицуултууд хомс байж байгаа. Тэгэхээр энэ нэмэлт өөрчлөлтүүдээр энэ зохицуултуудыг зайлшгүй хийх ийм шаардлагууд байгаамаа. За зүгээр мэдээж тамхи ярихаар бид нар янжуур тамхи, электрон тамхи аль алийг л ярьж байгаа юм. Аль нэгийг илүү анхаарал татаад ярьчихаар тэр тамхины талд нь энэ тамхины талд нь үйлчилж гин гэдэг ийм олон нийтийн хардлага аль нэг талынх нь хардлагууд байнга дагалдаж байдаг. Тэгээд энэ тамхины тухайн асуудлыг яриад эхлэхээр хуг хүн рүү дайрдаг, тухайн албан байгууллага яам там руу дайрдаг ийм асуудлууд байдаг. Тийм учраас сэтгүүлчид та бүхэн маань тал талын тэнцвэртэй мэдээллийг цаашдаа энэ нэлээд тодорхой хугацаанд энэ үйл ажиллагаанууд үргэлжлээд явах учраас тал талын тэнцвэртэй мэдээллүүдийг хангаж ажилласаа гэдгийг бас дашим зайлшгүй хэлмээр байна. За мөн улсын хурал дээр улсын хурлын гишүүдийн оролцоотой ажлын хэсэг байгуулагдсан байж байгаа. За энэ ажлын хэсэг бол тамхины хяналтын тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах энэ үйл ажиллагаан дээр дэмжлэг үзүүлж ингэж ажиллах ажлын хэсэг байгаамаа. За тоо мэдээллийн хувьд бол үнэхээр харамсалтай тоо мэдээллүүд их байна л да. Жишээлбэл бид нар зүгээр энэ бас л 3-4 жилийн өмнөх мэдээлэл үж электрон тамхины импорт 2017-оос 19 оны хооронд 68 дахин ихсэн. Тэгэхээр дахиад 4-5 жилийн дотор энэ тоо баримт хэд болж өссөнийг хэлэхэд хэцүү. Гэх мэтлэнгээр маш олон тоо баримтууд байж байгаа. Олон улсад жишээлбэл бүгд найрамд хятад улсад энэ электрон тамхин дээр тодорхой бас арга хэмжээнүүдийг авч байгаа. За бүрэн хоригдсон гэж зарим хэвлэл мэдээлэлээр ярьдаг. Энэ бол яг бүрэн хоригдсон биш. Ерөнхийдөө тэр электрон тамхины янз бүрийн үнэр амтлагч нарын ерөөсөө хэрэглэхгүй гэдэг
Өөрөөр хэлбэл яг л тэр тамхины амт өндөр нь байхаар. Өөрөөр хэлбэл тэр янз бүрийн нэмэлт одоо амт өндөр оруулагч эдгээр нь бол яах нь илүү хүмүүсийг бас уруу татсан. Эсвэл одоо нөгөө талаас нь зарим хүмүүс энэ зүйлүүдийг бол тамхинаас гарах хэрэгсэл гэдэг байдлаар бас сурчлагч байд юм уу? Хандлагаа өөрчлөйгээд харахад их сайхан зөв юм ярих гэдэг юм шиг мөртлөө цаанаа одоо өөр далд утга агуулгатай ийм зүйлүүд явж байдаг. Дээр нь одоо энэ тамхины хяналтын хуулийн дээр зайлшгүй өөрчлөх олон зүйл заалтууд байгаа. Олон зүйл заалтууд байгаа. Түрүүний хэлсэн одоо тамхины урмал тархаас ахуулаад энэ асуудлуудыг бид нар нэмэлт одоо өөрчлөлтөөр энэ асуудлуудыг зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай байж байна. Тэгэхээр та бүхнийхээ бас сонирхсан дараагийн асуултууд дээр илүү бас дэлгэрэнгүй мэдээлэл боломж олдох байх. За энэ ингээд тамхи маань яагаад нийгмээр бол ингээд ноцтой асуудал болоод идэх юм бэ? Байнга ингээд асуудал тагаалаа. Тэгээ яагаад шийдэгддэг юм бэ гэдэг дээр бол бид нар сүүлийн үед одоо хэвлэл мэдээлэл хэрэгсэл ард иргэдэд угаасаа л өгдөг байсан. Сүүлийн үед илүү их яагаад энэ ажил маань урагшлахгүй байна гэдэг дээр илүү их акцент өгч ажиллаж байгаа. Ер нь энэ тамхины ургамал гэдэг чинь өөрийгөө шавьчнаас хамгаалахын тулд одоо зорилгоор никотин ялгаруулдаг тийм тамхины ургамал өөрөөсөө тэр шавьжийг устгах никотиныг ялгаруулдаг. Өөрийнх нь биений хэмжээтэй ижил хэмжээтэй никотин бол тэр шавьжийг өхүүлэг хүртэл хортоод ичдэг. Тэгэхээр энэ тамхинд маань энэ никотин гэдэг бодис маань хэрэглэгддэг. Энэ маань хүн нэг удаага баг хэмжээгээр хэрэглээд байгаа болохоор энэ маань өхгүй би одоо зүгээр л байдаг. Энэ бол миний эрх чөлөөгээд байгаа. Энэ асуудал бол үгүй маа. Та тэр байтугай энэ хавдар үсгэгч юм бодис юм а гэдэг нь аль 1920 онд батлаад гаргацсан байдаг. Тэр байтугай тамхи татдаг нөхөртэй эхнэрүүдийн хавдар төртгөн уушгины хавдар төртөх хүртэлт нь тамхи татдаггүй нөхөртэй эхнэрүүдээс 2 дахин их байна гэж хүртэл одоо энэ тоонууд бол аль хэдийн гаргасан байдаг. Өөрөө энэ тамхины хэрэглээ гэдэг маань олон зуун жилийн өмнө хүн төрөлхтний түүхэнд орж ирсэн ургамал хэлбэрээр хэрэглэдэг байсан 20-аад оноос янжуур үйлдвэрлэж эхэлсэнтэй хэрэглэдэг. Тэр байтугай дэлхийн 1-2 дугаар дайны үед цэргүүдэд нормонд өгдөг байсан. Энэ мэтчлэнгээр болоод хүн амыг их хэмжээгээр хамарсан тамхины хэрэглээ бол үүсчихэд байгаа. Ийм учраас бид нар тамхины энэ тамхиталттай холбоотой нийгмийн эрүүл мэндийн асуудлыг бодлогын үүднээс энэ минь хавдар үүсгээд байна. Энэ эрүүл мэндэд таны одоо амь насанд таны бөгөөд таны эргэн тойрны байгаа улсуудад дам тамхиталтанд өртүүлээд байна. Энэ асуудал цэгцлээч гэдэг нотлоход бид гаргаж өгдөг боловч энэ бол тамхи үйлдвэрлэгчдийн хүчтэй лобби маш их хэмжээний хөрөнгө зарцуулалтаас болоод ямар ч одоо үр дүнтэй алхам болж чадахгүй яагаад. Тэрний нэг жишээ та тэгвэл юугаараа хэлэх юм бэ гэхээр манайх одоо халдвар тус өвчний эрсдэл хүчин зүйлээс судалгаа гэдгэлтэй. Тэр халдвар тус өвчний эрсдэл хүчин зүйлээс судалгаагаар хавдар, хорт хавдар, зүрхний өвчлөл, амьсгалын замын өвчлөл, чихрийн шижин гол үүсгдэг, гол хамгийн анхдагч эрсдэл хүчин зүйл нь архи тамхины хэрэглээ буруу хаалгалт хөдөлгөөний төтөл байдаг. Тэгтлийн тамхины хэрэглээ 20 жил дагаад судлахад буурахгүй байгаа. Тухайлбал бол 15-аас 69 насны хүн амын дунд 24.2 буюу 5 хүний нэг нь тамхи хэрэглээд байна. Үүнээс эрэгтэйчүүд нь 2 хүний нэг нь, эмэгтэйчүүд нь 5% байгаа. Тэгээ бүр юм эрэгтэйчүүдийн дунд тамхины хэрэглээ эмэгтэйчүүдээс 8.7 дахин их тамхинд орж байгаа нас нь улам залуучууд байна. За 10 хүн төвдмээ 3 нь дам тамхиталтанд өртөж байна. Эмэгтэйчүүд гэртээ, эрэгтэйчүүд ажлын байран дээрээ гэж байгаа. За ингээд дээрэс нь бид нар сая ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийн эрүүл мэндийн зам үеийн судалгааг 23 онд хийсэн. Бас л нөгөө ерөнхий боловсролын сургуулийн 13-аас 17 насны хүүхдүүдийн суралцагчдын маань 24.8% буюу 4 хүүхдийн нэг нь сүүлийн 1 сартаа электрон тамхи хэрэглээд 10 суралцагч тутмын нэг нь тамхи татдаг. Тэгэхээр энэ тамхины асуудал ингэж хүн амыг олноор одоо өөртүүлээд багасгүй тамхины хэрэглээ улам өндөр байгаад болоод бид шинжлэх ухааны нотлогоог нь гаргаж өгсөөр байтал тоо баримтыг гаргаж өгсөн байтал энэ бол үр дүнд хүрэхгүй байгаа. Энэ тамхины үйлдвэрийн лоббичид анх бол тамхины шашган дээр хор аш аюулын сурталчилгаар наая гэхэд маш хүчтэй эсэргүүцэжсэн.
Гэвч энэний үр дүнд тамхинд худалдаж байгаа бүх тамхинд таны одоо эрүүл мэндэд хортой гэдэг логог ол нааж байгаа. Тэгэхээр арай багаар нь одоо гоо сайхан тортой гэ авахуч гэж байна. Ингэж одоо бүр мушгин гуйлах энэ үзэгдэл ингээ өнгөц харахад хард иргэдэг эрүүл мэндийн зан үйл боловсралтай холбоотой мэт харагдавч энэ бол өөрөө энэ тамхины хэрэглээг багасгахад гол арга хэмжээ болохгүй маа. Энэ татварын бодлогоор 5 M-Power буюу тэр тандах, сурталчлах, хүмүүсийн эрүүл мэндийн боловсролыг одоо сайжруулах энэ асуудлын зэрэгцээ татварын бодлогыг явуулах хэрэгтэй гэдэг энэ асуудал бол дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвлөгөө байж байгаа. За тамхины үйлдвэрүүд олон нийтийн газар тамхи татахыг хориглохыг эсэргүүцэхэд бол ресторан, бар үйлчилгээний газруудтай эвлэлд нь нэгдэх энэ асуудал бол дэлхийн нийтэд бол түгээмэл байдаг. Манайд ч одоо байсны олон нийтийн газар, хоолойтой газар бол тамхи татахгүй байх ийм тамхины конвенцийн тухай хуулиараа бол тогтоож гисэн байгаа. За эрүүл мэндийн ямар нэгэн шалтгааныг бид нар ингээд шинжилгээ ухааны үндслэлээр 100% бүрэн хадгалж чаддгүй ямар нэгэн байдлаар 1-2% эрсдэлтэй зүйлийг нь гаргаж өгдөг. Тэрэн дээр маш их дөрөөлдөг. Хоёр талт мэдээллийг иргэдэд хүргэдэг. Олон нийтийн хэрэгслээр хэвлэл мэдээллээр талцуулдаг. Энэ байдал бол байсаар байгаа учраас тамхины конвенцийн хуулиа баталж чадахгүй ингээд өдөө хүрч байгаа. Тэгэхээр хэвлэл мэдээллийнхэн та бүхний олон нийтэд болон иргэдэд хэрэгжүүлэгч байгууллагуудад үнэн зөв мэдээллийг одоо тараа өгөхөд бол бидэнд одоо хүч дэм оруулж туслаашаа гэдэг уриалгыг бол гаргаж байгаа. Тамхинд сайн юм огт байхгүй. Одоо төрлөө хувьсгаад дутаад тамхи, усан тамхи, электрон тамхи гэдэг ингээд ийм өөр хэлбэрээр төрөлжүүлээд мөн гүнээр амтыг өөрчлөөд залуучуудыг уриаланд удаж оруулж уг нь бол одоо цахилгаан тамхи, электрон тамхи бол тамхинаас гарах хэрэгсэл гэдэг анх байсан боловч энэ чиглэлээ өөрчлөөд тамхинд орох зам болж байгаа ийм шат болж байгаа. Тэгэхээр утаат болоо утаагүй тамхин бүтээгдэхүүнүүдийг бүгдийг хориглох тийм хуулийн залтуудыг бол оруулж ирэхэд хүртэнд бид бол хамтран ажиллах хэрэгтэй байна. За анхаарал тавьсан таа. За манай энэ ирээдүгөө бүү сор гэдэг ийм урайтай нөлөөллийн аян маань бол хэд хэдэн зорилготой одоо аян эхэлж байна. Нэгдүгüрт нь бол өсвөр үе залуучуудыг тамхиталтаас сэргийлэх. За хэрвээ татаж байгаа бол тэднийг гарахт нь туслах одоо ийм үйл ажиллагаа. За хоёрдугаарт нь бол иргэд аж ахуй нэгжийн нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хууль батлагдсан. Тэгэхээр нийгмийн хариуцлагын хүрээнд энэ одоо үйл ажиллагаатай бидний энэ тамхиталтын эсрэг үйл ажиллагаатай одоо хамтарч оролцооч, сайн дураараа нэгдээч, шаардлага тавьдаг, гадаа болон дотн орчинд тамхи татдаг, автобусны буудлын дээр тамхи татж байгаа хүмүүс шаардлага тавьдаг ийм одоо болохт нь одоо иргэдийг одоо хамт бид нартай нэгдэж оролцооч гэж уриалж байгаа. За дараагийн нэг хэсэг нь болохоор түрүү нь одоо манай энэ Батбар дараа хэлж байна. Манай нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн өндөр сайхан захирал хэлж байна. Тамхины хяналтын тухай хуулийг одоо батлуулахад иргэдийн дуу хоолой оролцоо, эцэг эхчүүдийн оролцоо их маш чухал байна. Тамхиг одоо худалдан авах тэр цэгүүд одоо жишээлбэл хэрэгжилт нь бол маш муу байна. Эрен дээр эцэг эхчүүд шаардлага тавьж гэдэг дээр одоо та бүгдийг энэ аянд нэгдэчээ гэж уриалж байгаа юм. За дөрөвдүгüрт нь болохоор тамхи хэрэглэж байгаа 50%-ыг одоо өхөлт хүргэдэг ийм бүтээгдэхүүн. Тэгэхээр өнөөдөр одоо татж байгаа нэг одоо гайгүй юм шиг боловч 10-15 жилийн дараагаар зүрхний шигдээс тархины харвалт мөн одоо хорт хавдраар өвдөг эрсдлийг нэмэгдүүлдэг учраас энэ дээр бас мөн одоо эдийн засгийн болоод эрүүл мэндийн эрсдэл, дарамт үүсгэхийн эрсдэлээр эрүүл мэндийн салбарынхан за бусад одоо энэ үйлчилгээний байгууллага за тамхиг худалдан борлуулах дээр одоо тамхи борлуудаг хэн бүхэн л одоо тэр тамхиг дэмжиж байгаа байхгүй юу? Жижиглэн худалдаач дээр аль одоо худалдааны цэгч дээр. Тэгэхээр энэ дээр бол одоо эсрэг хэдийгээр одоо бизнест амжилт олдог боловч хүний эрүүл мэндэд хортой бүтээгдэхүүнийг зархаас татгалзаач гэдэг ийм одоо ажлуудыг санаачлан ажиллаж байна. За энэ хүрээнд бол автобусны буудал, лифтэн дээр бол энэ тамхины ирээдүгөө бүү сор гэсэн мэдээлэл сурчлагыг түгээх бас та бүхэн маань дэмжлэг үзүүлж ажиллаарай гэж
хүсэж байна. Маш олон нэмэлт өөрчлөлтүүд орох ийм төслүүд явж байгаа. Энэ төсөл зөвхөн өнөөдөр биш, энэ сүүлийн 2-3 жилд энэ өөрчлөлтийг, нэмэлт өөрчлөлтийг оруулах гээд ингээд явж байгаа. За олон өөрчлөлтүүд, 50 хүртэлх өөрчлөлтийг оруулах ёстой. Тэр бүх өөрчлөлтүүдийг бол хэлэхэд их төвөгтэй цаг хугацаа их зарцуулна. Хамгийн нэгдүгээр гэхэд бид нар хуулиа сайжруулах нь битгий л муу болгоод байгааг л хэлээд байгаа. 2023 оны 1 сард тамхины ургамал тариалан гэдэг ийм заалт ороод энэний дагуу бараг тендер зарлагдаад тамхины ургамлаа яаж тариалах уу гэдэг ийм асуудал орж ирээд. Тэгээд цахим электрон тамхи, вейп янз янзаар л нэрлэж байгаа. Энэ тамхины олон төрлүүдийг хамгийн наадсах нь энэ тамхины хяналтын хуулийнхаа тамхи гэдэг тодорхойлолтын дотор бид нар нэгнгүүд илэрүүлж явж байгаа. Энэ дээр бол жишээлбэл зөвхөн нэг л заалтаар 311 гэдэг заалтаар байдаг байсан бол энийг дотор нь задлаад 10 орчим хэлбэрээр тэр битгий хэл энэ зөвхөн тамхи биш, тэр тамхиг татаж хэрэглэдэг тэр хэрэгслүүдийн хүртэл энэ зүйл заалт нь оруулах гэх мэтчлэнгээр ийм олон нэмэлт өөрчлөлтүүдийг бид нар зайлшгүй оруулах шаардлагатай байна. Дээр нь бид нар ихэвчлэн янжуур тамхи, дүнсэн тамхиныхаа л онцгой албан татврын энэ хуулиуд хэрэгжиж явж байгаа. Тэн дээр нэмэгдээд энэ түрүүний хэлсэн тамхины олон хэлбэр тэрийг татаж хэрэглэдэг хэрэгслүүдэд онцгой албан татвар ноогдуулах талаарх ийм асуудлуудыг хөндөж байгаа. Тийм болохоор энэ цаанаа яах вэ? Энэ хуулийг батлуулахгүй байх, эсвэл удаашруулах ийм олон сонирхлууд байгаа учраас л энэ 2-3 жилийн хугацаанд энэ батлагдахгүй ингээ яваад. Тэгэхээр энэ дээр л та бүхэн маань бас энэ хуулийн батлагдах үе шатанд нь дэмжиж зөв мэдээллийг олон нийтэд хангаж ажиллаж байна. Бид нар өнөөдөр ярьдаг шүү дээ. Халдвар төвчин чинь буурахгүй байна. Халдвар тус өвчин чинь буурахгүй байна. Аль өвчнийх нь үед тамхи, арх, бусад энэ эрсдэл хүчин зүйлүүд нь адилхан байхгүй юу? Тэгээд агарын бохирдол мэдээж бүгдээр орж байгаа. Тэгсэн мөртлөө жилийн 4 үйлрүүл дан тамхиталтаар өөрсдөө хордуулж байгаа энэ асуудлаа ерөөсөө ярихгүй мөртлөө өвдсөн хоноо эмчлэхгүй байна, өвдсөн хон эмнэлгийн тусламж үйлчлэгээ хүрэлцээгүй байна гэдэг ийм асуудлуудыг яриад байна. Тийм учраас ерөөсөө тамхи гэдэг бол ямар ч халдварт ямар ч өвчний үед хамгийн чухал хөндөгдөх ийм эрсдэл хүчин зүйлийн нэг юм аа. Тэрийг олон нийт маань сайн ойлгооч. Яагаад 20-30 жил манайх тамхи таталт буурах нь битгий л ерөөсөө энэ доктортой төвшин өшөө олон төрлийн тамхиг хэрэгэлдэг, аль л болох муу зүйлүүдийг дөөрөөдөг ийм л асуудлууд бий болж. Энэ нь илүү та бүхэн угаасаа л мэдж байгаа. Дотоод орчин тэр электрон тамхиг татдаг. Энэ бараг зөвшөөрөгдсөн юм шиг хандлага гаргадаг. Өсвөр насныхан тамхи шиг үнэртэхгүй болохоор амт үнэрэндээ байд юм уу? Энэ зүйлүүд нь илүү анхаарал татагдаж, тэрэнд нь татагдаж илүү энийг хэрэглэх. Эсвэл нөгөөхийгөө тамхинаас гарах арга хэлбэр гэж. Яг үүндээ бол соосх шиг хэрэгжилж байгаа шүү дээ. Тамхиг магадгүй янжуур тамхиг өдөрт нэг 5-10 удаа гадагшаа гараад ч юм уу ингээд татдаг бол бусад төрлийн тамхиг магадгүй соосх шиг зүгээр хаад утаа газараа барайл явж шүү дээ. Тийм учраас аль тамхи энэ зөвхөн цахилгаан тамхиг яриад байгаа юм биш. Ерөөсөө л аль тамхи нь л бид нар эрүүл мэндэд хор нөлөөтэй гэдгийг та бүхэн маань ойлгооч л гэдгийг